Сайн уу манайхаа Black Clover анимегээ үзэхэд билнэ үү? Алив анime рүүгээ орцгоё. Хошонгор хаант улс шилтгэний ойролцоох сойрон манай хоёр нийслэлд ороод ирсэн. Өмнө нь ийм газар харж байгаагүй юм чинь соёлын шок болцсон явж байх нь аргагүй шүү дээ. Аста тэнд шидийн хаан байгаа юм уу? Магадгүй. Тэгвэл нэг л өдөр миний цайз болон гэсэн үг байх нэ. Тэр үед чамайг ч гэсэн амьдруулнаа. Миний л хэлэх үг. Энэ үед хажуугаар нь олон хүүхэд дагуулсан явж байгаа хүнийг хараад зүмхнийгээд орсон. Тэр үед сумд чимээгүй сайхан байна. Аста явсан болохоор санаа марлаа. Ахаад л ингэх юм. Үнэхээр одоо нийслэлд хүрсэн байгаа байх. Шалгалт нь хэр байгаа юм бол Аста юуно хичээгээрээ. Тэгээд элсэлтийн шалгалт хаана авах юм? Тэнд л байх. Юу юм бэ наадах чинь? Шарсан хүүх могой. Үнэхээр хямд байсан шүү. Идэх үү? Үгүй. За ингэж явсаар манай хоёр шалгалт авах газар хурч ирнэ. Нилээд бохирдчихаач. Гэрэмор мөн үү? Үнэхээр мөн шүү. Сайн хараач. Ойлголоо. Дугаар чинь 165. Шалгалт өгөхөөр Хошонгор улсын өнцөг болон бүрээс маш олон хүүхдүүд ирсэн байдгийн. Энэ шувуунууд нь шалгалтын газар маш их байдаг. Сар мөг шувуу гэж дуудагддаг юм байна лээ. Шидийн хүч бага байгаа хүнд татагддаг гэж хэлж болно. Шидийн хүч их байх тусам ойртдоггүй. Юуноо дээр нэг ч шувуу байхгүй байгааг хараад хүүхдүүд биширнэ. Дөрөвний залуу байна. Дөрөвний гэж хаач гэж аслагдмал тасгоных байж дөрөв навчд гэр юмартай. Дөрөв навчтаа нэрээ юу? Гэтэл Аста дээр нөгөө шувуунууд ч бараг үүрлцсэн байвал яах вэ? Бусд нь Астахаараа шоолж өгнө. Аста шувуунуудаасаа зогтож байгаад нэг хүн мөргөөдөх нь. Тэгсэн шувуунууд нь айгаа зогтоод өгдөг юм. Аста ашгүйтэд явчихлаа. Мөргсөн дуучлаарай. Алан шив бацаана. Энэ одоо юу вэ? Яана алуурч нэнүүд байна. Шидтэн лав юм байхгүй. Ямар сүрдмэр юм бэ? Үнэхээр миний үе гэх юм уу? Байц. Хүнийг гаднах төрхөөр дүгнэж болохгүй. Нөхөрсөг хандах хэрэгтэй байх. Энэ үед хослолтой хоёр залуу ирээд энд юу хийгээд байгаа юм? Одоо энэ танхаагийн амьдралыг дуусгах гэж байна. Хөөе. Тэгтээрээ Пенрал Сама юу? Хор орон зайн шид ашиглагч. Чи их хөөрхөн юм аа. Даалгавартаа саад болохоор хэмжээний хүүхэмсэгэгддэг. Харин тэр Гордон Негрифа тэрний шидний мэрэгжилтэнд хүнтэй харилцаж чаддаггүй гэж сонссон. Бас харагдах байдал нь аймаар юм. Нөгөө ахгүй Астагийн толгойг барыг хагалах нэ. Хүүхэмсэг гар болохгүй. Шидийн баадруудын салааны дарга шалгалтанд оролцогчийг алж болохгүй. Ингээд яах гэж энд ирсэн юм? Хүндрэх гээд ирсэн чинь дөөрч гисэн юм аа. Салааны дарга тэгвэл тэр хүн чинь Сүрлийн ноён Яме Сукахиро тийм ээ. Энэ Яме гэд байгаагаар бол яагаа би өмнө нь тайлбарлаж байсан та. Хэрэгм зэрэг хүчнээ төвшингээрээ шидэдний хааны дараа ордог 9 баатар байдаг гэж хэлж байсан. Тэдний нэг нь байхгүй юу? Цаашдаа маш их гарах болохоор Яме Ахмад гэд дуудаад явчих. Аниме дээр ч угаасаа тэгж дууддаг юм дөө. Энэ хоёр болохоор салааныхан гишүүд 10, 9, 8. Аста юу толгод байгаа юм? Чиний улцсан насыг бороо цалаг үдчихлөө. Толгой мэд жихнээсээ задрах нь. Энэ үед тэнгэрд солиод бодуулна. Шалгалт эхлэх нь арай л урт амьдрах бололтой бацаана. Арай гэж аврагдсан юм андигнаар адаа гэж хэлээд нөгөө гурав яваад өгнө. Энэ үед нэг залуу хурч ирээд чи зүгээр үү? Гинэтх нь хар бохнууд салааны ахлагч Яматай тэгж тааран гэдэг. Азгүй юм да. Намайг Секэ Бронзаза гэдэг. Тата байна. Намайг Аста гэдэг. Тата байна. Шалгалт эхэлж шидийн баатрууд ирцгэн. Секэ манай хоёрт танилцуулна. Мөнгөн бүрэгдийн ахлагч Нойзел Силва. Аста юуны хоёр хараад гайхна. Аста янзын ус засалтай юм аа. Юм харахад хэцүү байдаггүй юм байх та. Галуулаа Арслангийн хаадын ахлагч Пуэголён Вермильон. Зарим нэрнүүд нь эхлэхэд хэцүү байгаа болохоор буруу хэлж хүч магадгүй шүү манайхаа. Ойлгоорой. Ногоон зүгүрцгний ахлагч тасдагч Жак. Зүгүрцэг гэж юу юм бэ? Шавжиг хэлж байгаа юм аа. Жак ахлагч тасдагч шидээрээ дэлхийг ч хоёр хуваачаад ангигддаг. Хүүх мондог юм аа. Хүүх Сарнайн баатруудын ахлагч Шарлот Нозоля Сама. Хүүх ягаан акулуудын ахлагч Гилдер Фойсот. Шүрэн тосгоны ахлагч Дороши Анзворт. Унтаагаар алхаад байгаа юм уу? Байнга л унтаж явдаг гэсэн. Яаж ахлагч болсон юм бол гаднаас нараад мэдхэргүй гайхалтай хүчтэй байлгүй. Тэнгисийн бугын ахлагч Рил Бо Морти. Нилээ залуу юм шүү.
Эргэл ахлагч 19-тэй гэж байсан. 19 надаас 4 л ах юм шүү. Шидийн хаан болох зам бодсноос богино байх бололтой. Шидийн хаан уу том уруудл байна шүү. Гэхдээ дараагийн шидийн хаанд тэр хүн л хамгийн ирээдүйтэй гэж байгаа да. Шилдэг шидийн баатруудын салаа. Алтан үрэнгийн ахлагч Уильям Ван Жианс. Салааныхан гишүүдч түүнд их итгэдэг. Сүлд болсон тулаанд дайсны толгойг авсан гэж байсан. Энэ үед шалгалтанд орж байгаа хүмүүс алтан үрэнгийн л орж чадвал мөнгөн мөргөд байсан ч болно. Тэнгээ хааны удмын болон язгууртны элитүүдүүд л орж чаддаг юм гээл шивнэлдэж байтал Ями Ахмад орж ирнэ. Яршигтай юм. Хурдан дуусгаад өгөхгүй биз. Залуучуудын ирээдүг шийдэх чухал шалгалт. Нохоцтой авч үзэхгүй бол хэцүү шүү дээ. За чи их нохоцтой. Ингэснээр ахлагч нар бүгд цуглав. Шидийн баатруудын ахлагч нар тус бүр 100 шидтний хүчтэй тэнцгээр хүчтэй гэгддэг. Тэдний дотроос нэг нь л дараачин шидтний хаан болно. Ааста, шидийн хаан байгаа юм бэ? Шидтний хаан уу? Шидтний хаан юу гэж шалгалтанд ирдэг юм? Ахлагч нар цуглан гэдгэл гайхамшигтай зүйл шүү. Энэ үед алтан үрэнгийн ахлагч Уильям үг хэлнэ. Дэвшигчтэй хүлээлгчглээ. Энэ удаагийн шалгалтыг би хөтлөн гэж хэлээд гримороо гаргаж ирнэ. Тэнгэр харанхуйлж тэнгэрээс том мод унжин гарч ирж бүх дэвшигчдэд шүүр өгнө. Ааста юу нэ хоёр. Тэгвэл одоо шидтний хаантай хамгийн ойр байгаа хүн энэ байх нэ. За тэгвэл одоо эсэлтийн шалгалтыг эхлүүлье. Та нараас одоо хэд хэдэн шалгалт авах болно. Тэрийг 9 ахлагч бид нарт өгнөж өөрсдийн салаанд авахыг хүссэн дэвшигчдийг сонгох болно. Сонгогдох юм бол нэгдэн. Нэгээс дээш салаан сонгогдох юм бол орохыг хүссэн салаагаа сонгож болно. Эсвэргээрээ хиндэд сонгогдохгүй нэг нь тэнцээгүй гэсэн үг. Эхний шалгалтанд наад шүүрээ ашиглаад ниснүү гэж хэлэхэд зарим нь тэгж үзэж байгаагүй шүү дээ гэж сандралтна. Шидийн хүчээ ашиглаж чадах шидтэн бол зөн савингаараа ч чадна. Шидтний хамгийн энгийн аялах арга шүүрэн дээр нисэж чадахгүй бол ямар ч хэрэггүй. За тэгвэл ихэл гэж хэлснээр шалгалт эхэлнэ. Хүүхдүүд нисэж эвлэх үед юуна маань шүүрэн дээр гараад зогссон төвггүйхэн нисэж байдгийн. Хүүхдүүд хараад атаархнаа. Харин ааста нисэх нь бүхэл газраасаа хөндөрч чаддаггүй. Энэ үед мөнгөн бүрүүдийн Ахмад түр оршоогоорой гэж хэлээд гараад явна. Сик хөөе энэ их амархан шүү дээ. Жаахан өвчөөс болол ингээд л ааста хүүх гайхалтай чи сайн залуу юм аа. Хүүхгүй байна. Энэ хооронд нэгэн охин өөрийгөө тайвшруулад шалгалт руу гарах гэж байтал мөнгөн бүрүүдийн ахлагч хурч ирээд юу хийгээд байгаа юм гэхэд охин сандран хэлсэн байхаа хааны удмынхын ядуу тариачтай адилхан шалгалт өгөх албагүй гэж чиний ирээдүй шийдэгдсэн. Хэрэггүй зүйл бүхий. За нойз ялахаа гэх үед угаасаа чиний оршин тогтнол хэрэггүй гэж хэлээд яваад өгнө. Шидийн чадварын шалгалт. Шидийн чадвар удирдах шалгалт. Бүтээх шидний шалгалт. Өвчлийн шидний шалгалт. За тэгвэл дараагийнх сүүлийнх байх болно. Жинхэнэ тулааны талбарт явагдана. Тололдох хүнээ сонгоод хоорондоо тололд. Гримороо ашиглаж болно. Ялагдвал шүүлтэнд маань чанхан нөлөөлнө. Өрсөлдөгчөө зөв сонгох хэрэгтэй юм байна та. Аль нэг нь бууж өгөх, эсвэл тололдож чадахгүй болвол шалгалт дуусна. Эмчлэх шид ашигладаг шидтнүүд байгаа болохоор хүсснээрээ тололд. Энийг сонсоод ааста яана өдийг хүртэл орилсоор л байлаа. Хүчтэй хүнтэй тололдож нүдэнд нь өртөхгүй болгоод зогсож байтал Секэ хурч ирээд тололдоо санал тавихад аастаа сонсоод баярлна. Ингээд эхний тулаан эхлэх болоход ааста Секэ хоёр орогч гарч ирнэ. Ааста өөрсдийнхөө зорилгоо биелүүлэхин төлөө хоёулаа бие барилгүй шодроо тололдъё гэж хэлэхэд Секэ астагийн мөрөн дээр гараа тавиад инээн. Чи хичих хэрэггүй. Буруу газараа тэнөөжлж ирсэн балиар харах минь. Энэ хүртэл намайг сайн харагдуулсанд баярлалаа. Өрөвдөлтөө тариач минь. Бошуухан алс холын тосгон руугаа буцаад хогийн амьдралынхаа үргэлжлэлийг таашаа гэж хэлнэ. Энэ Секэ гэд хүгийн гарчин астаг маань түрүүнээс хойш ашиглаж байсан байдгийн. Ингээд тулаан эхлэн. Бие барихгүй шүү аста. Хүрл бүтээгшид. Секэ их буу. Миний шид ямар байна? Хүрлээр хүрээлэгдсэн шидээр өөрийгөө хамгаалангаа сумаар харавдаг. Дайралт хамгаалт хоёр цуг чинээс солбор дайралтыг хаасны дараа өөрийнхөө хамгаалах хүчээ харуулад дараа нь доосгоно. Шалгалтанд оролцогч гэхэд дайжгүй шид байна шүү. Бие барилгүй хүрээ дээр. За, очлоо шүү. Хөдөлгөөн орцох шид үү? Үгүй, тэр биеийн хүч сайтай юм. Тэр гримор. Чамайг ялах хүн бол би. Ааста. Тэр чинь хөдөөний бүтлэхгүй биш байсан юм уу? Юу юм бэ вэ? Тэр сая шидтний хаан болно гэж хэлсэн үү? Амаа татцгаа. Би шидтний хаан болно. Асуудал байна уу гэхэд босод хүүхдүүд шоолно. Тэр илдэн бүтээх шид юм болов уу? Босод шалгалтыг харахад түнд ийм шид байгаа юм шиг харагдаагүй дээ. Тэр шид ашиглаагүй. Үгүй, ашиглахгүй байгаа юм биш. Шидийн хүч байхгүй бололтой.
Нэр нь түүнээс ерөөсөө шид мэдрэгдээгүй юм байна. Тийм байтал шидтний хаан болохоо хачирхалтай нөхөр ирлээ шүү. Ингээд босод дэвшигчдэж бас хоорондоо тулалдана. Хөөе, хаануудмах яа харахгүй хүчтэй юм аа. Төрөлхөн шидийн хүч мөн гоц авьяас. Тэдний тулааныг харсан Аста мөн адил шоконд орно. Юно тулаан хараа зогсож байтал нэг залуу ирээд тулалдаа санал тавина. Юно зөвшөөрөө тэр хоёрын тололдох хэлж ирэхэд бусд нь нөгөө залууг хараад хоорондоо шивнэлтэн. Тэр чин Салим мөн үү? Алдартай хавшаа совгийн энтергээд шивнэлтэн. Нэлээд том гэр бүлийн гишүүний гар юм шиг байна те. Сайшимгээд нөхөр Юног дөрөв навчид хошонгортой ч гэсэн язгууртан биш болохоор сул дорой гэж бодоод байгаа юм шиг байгаа. Басаад л байна та. Юнод язгуурт нь энгийн хүн хоёрын хоорондох ялгааг харуулна энтэр гэж үгээр эцээр тулааны талбар дээр гарч ирнэ. Надтай тололдож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодоорой. Тосгондоо харж очоод үлдсэн амьдралынхаа туршид ярьж болно гэж хэлээд аянганы шид ашиглан дайрахад Юна өдөөс нь салхины шид, сөндөрлөх хар салхи гэж шид ашиглан ганцхан дайралтаар дуусгана. Үзэж байсан хүмүүс Юног хараад хэлэх үггүй болно. Хөөх, муугүй юм аа. Тийм ээ. Ингэснээр шалгалт дуусч эцсийн дүн гарах мөч ирв. Нугаар нь доод өгсөн оролцогчид урагшаа гараарай. Оролцогчийг салаанд оруулахыг хүссэн салааны ахмад гараа өргөнө. Оролцогчид хүлээн зөвшөөрөх. Эсвэл татгалцгаа мөн нэгээс илүү ахлагчдаар сонгогдвол аль салааг сонгох нь өөрийн чинь нэрх. Гэвч хэн нэгэн гараа өргөхгүй байвал шидийн баатруудад орж чадахгүй. Шуудхан явбал зохистой. Оролцогч 1 орогч гар гэж хэлснээр чуул мууч эхэлнэ. Дугаар 32 санал байхгүй. Дугаар 40 санал байхгүй. Дугаар 45 санал байхгүй. Дугаар 67 санал байхгүй. Дугаар 71 хөөхийгэн акулууд. Дугаар 78 хөрөн улаан арслангийн хаад. Дугаар 99 шүрэн тогоос. Дугаар 116 санал байхгүй. Дугаар 141 санал байхгүй. Мэдээчлээ тосгон руугаа харж газар тариалангийн ажиллаа хий. Яана амар юм бэ? Аста сонгогдохгүй байх вэ гэхээс айдсан зогсож байдгийн. Ингэж явсаар Юнодоор ирнэ. Дугаар 164 гэхэд Юно ч орогч гарна. Аста гайхалтай. Аргагүй л миний өрсөлдөгч мөн дөө. Юно шидэдний хаан болохын тулд хамгийн шилдэг замыг сонгоно гэж дотроо хэлээд алтан өрөнгөйгэнд оруулаач. Сайныг алдчихлаа шүү. Яг уу аргагүй л тээ. Дугаар 165 Яа, Астаг ялж ирлээ те. Санал болгох хүн гараа өрг. Аль салаа байсан ч хамаагүй. Гараа өргөөч. Дугаар 165 санал байхгүй гэхийг сонсоод Аста шоконд орно. Боцоож игнэндээ орохгүй шоконд орсон зогсож байтал босоод оролцогч нар хортон хайшаа балоож дараагийнх нь би хөөе хордлаач шившгтэй байна шүү. Үгүй фэлгүүдээ гэж зогсож байтал яами ахмад гайхах зүйл байхгүй шүү дээ. Долааны чадвар өндөртэй байлаач чиний өчнө чин их усэр мэдэгдэхэргүй бол хинч чамаг авахгүй. Эцэстээ гэхэд шидийн баатруудын өсөх зүйл бол шидийн хүч гэж хэлээд өөрийнхөө шидний хүчийг чулуулж босдод мэдрүүлнэ. Оролцогч нар хөлтөрөө зогсож ядан шуугилдана. Ями ахмад Астаг уур дээр зогсоод Аста байж боломгүй даралт. Энэ салааны ахлагч шидүү. Шид байхгүй болохоор чигэнт ч хэрэггүй. Энэ бол бодит хүн. Чи түрүүн шидэдний хаан бол ингэж байсан баха. Товчхондоо энд байгаа 9 ахлагч нарыг даван гэсэн үг байх нэ. Одоо миний өмнө шидийн хүч байхгүй юм байж шидэдний хаан болно гэж хэлж чадах уу? Энд шидийн баатруудад орж чадахгүй байсан ч хэдэн удаа бүтлгүүцсэн ч гэсэн хин нэг нь юу ч гэж хэлсэн. Би хэзээ нэгэн цаг шидэдний хаан болно гэж хэлэхэд яами ахман шидэ зогсоогоод инээ талтна. Чи хөвгөлтэй юм. Манай салаанд ор гэхийг сонсоод тэнд байсан оролцогч нар гайхна. Хар бохнууд салаанд орж болно гэж хэлж байна. Дээрээс нь чам татгалзах сонголт байхгүй. Хар бохнуудад өөдөс болтолч олон зүйл үзүүлэх болно. Бэлтгэлтэй байгаарэ. Тэгээд эзэн нэгэн цагт шидэдний хаан болж үзүүл гэж хэлхийг сонсоод Аста өмнө нь ямар зүйл даван туулж эндэрснээ бодон зогсож байгаад зөвшөөрнө. Ингэснээр шалгалт болсон. Орой болсон хойно Аста Юна хоёр уулзсан. Нэг нэгэндээ баяр хүргэж зогсож байтал өдөр идсэн зүйлээс нь болоод Астагийн гидсэн өвдөд 0 өгöd авчихнаа. Гэтэл 0 орсныхын дараа өдөр Астад ялагдсан Секи гэд хүүгийн гар Астад ялагдаж шившиг болсноос болж зүгүрцгийн салаанд орсон гэд шаардлагатсан Астаг орлох гэж байтал Юна хүрээд ирнэ. Секи Юног хараад бажиг алтан бицтэй. Секи жаахан айлах гэсэн юм аа. Салтын бэлэг болгож хин нөлөө хол явах үзийг энтергээд л гэхэд Юна тийм бол зээл. Чи Астадад үзэхгүй. Аа жаахан ажил гарчихлаа. Астад минь түргээрээ гэж хэлээд яваад өгнө. Намайг хүлээлгэнэ гэдэг зоригтой юм аа. Хэр удаан хүндрэх гэсэн юм бэ чи гэхэд Аста үгүй үнэхээр амар байсан.
Ийм урт том тийм утгаар хэлсэн юм биш. Хин чиний ялгцсан тухай асуудыг юм тэнэг минь. Явцгаая генерал. Зөө тэр юу вэ? Чи шидээр нисэж чадахгүй бол чи ямар нэгэн шилжүүлэх шийд сурах хэрэгтэй. Өө нэр чам чидийн үуч байхгүй штэ гэж шаална. Уучлаарай ямасан. Энэ зэргийн хаалгыг нээлттэй байлгах хэцүү болохоор хурдан явж болох уу? Чи гинт тушаагаад байна. Тэс одоо энд хязгаараа дав. Ми Ахмад Астаг тэр нөхрөө шидчихэн. Гэтэл нэг газар түрээд ирнэ. Энэ хар бохнуудын хэр байна? Сүртэй байгаа үсттэй. Хар бохнуудад тавтай морил. Аста гүйж очиж хаалгыг нээгээд өнөөдрөөс эхлэн хар бохнуудад нэгдэх хаажаа тасхны аст гэтэл өөдөөс нь дэлбэрэлт болно. Чи энэ жилийн шинэ гишүүн үү? Хэн гэдэг юм? Ёна гэдэг. Намайг Клаус Леонет. Хаана удмыхч биш. Язгууртанч биш. Хөдөөний тариачин салаанда оруулж л байдаг. Ванжиан Ахмад юу бодоод байгаа юм бол? Шалгалтай үеэр бүх ахлагч нар гараа өргөсөн гэлээгээд бардах хэрэггүй шүү. Тим ч амраа алтан өрөнгийн нэг гишүүнээр зөвшөөрөхгүй шүү. Ордон зөвшөөрүүлж хариулах болно. Сайн ярих юм аа. Энэ хооронд хар бохнуудын салаанд би ооролцглаа. Бэлэн бицтэй. Бэлэн биш ч альвэ хүрээд ир. Яагаад өөмөд байна? Ихтрүүлж байгаа толгоо өвдөд байна. Дуугүй байгаа ч малнуудаа. Ахиад л шуугантай байна. Аста өөрийгөө танилцуулах гээд орилсон чинь хэн ч сонсдоггүй. Хадгалж байсан зарцаа мөгч амттай байсан шүү. Наадах чинь чиний сүлжээ орой байх болно. Хангалтай золигнуудаа та муусаа ногтоос болж дүүмэн сэрчихвэл яах болж вэ тэнгүүдээ. Амата Сиско минь. Танихгүй өгшөө үгэнтэй оролдож ууж байснаа л санаж байна. Баярлалаа. Бүү. Огтхон сонсохгүй нэ. Яршигтай юм аа. Толгоо өвдөж байхад. Амата тархины донтой хүүхэн минь. Юу гинэ юм уу зандан танхаа. Хэнийг юу гинэ? Хөөе өөр тийш нь хараад байвал чамайг доосчихсан шүү. Чаддаг юм бол тгийж. Дуугүй байгаад байгаа юм шүү. Өөрийн сахиусан тэнгэрийн дүү Мариагийн өмнөөс би бүгдийг чи халаад үгүй. Та нар битгий бүгднийг нэвдчих гэж хэлээд өөрөө хамаг юм авдаа тайшчихнаа. Аста маань ямар гэж газар л хүрээд ирвдээ. Нөгөө өмөлж байсан гэд чинь Ями Ахмадыг хараад бүгд гүйж ирээ тэрээ таавн. Та нар надад ийм хайртай билүү? Гэхдээ дуугүй бай. Уучлаарай. Хаажи тасноос ирсэн Аста байна. Танилцахад таатай байна. Хаажи нэрээ юу хөтөөнөх юм шүү. Хөөе босоод гişүүдэд танилцуул. Анца тэгвэл тэр бол Гордон Агриппа бараагаар юу бодож байгааг нь мэдэхгүйч сайн залуу. Тэгээд Ванесса Энотека сагтахаар эвгүрхтэгч гэсэн сайн хүн. Хэнийг ч эвгүүтлэхгүй. Лак Валтиа тололдох дортой. Тололтойны донтой ч гэсэн сайн залуу. Тата байна. Чи тололдох дортой юу? Гоши Адли дүүгээ хинээс хамгаалдаг сайн залуу. Энэ бол Чарми Папицон. Эдэмхийч гэсэн сайн хүн. Энэ бол Грей. Түүнийг сайн ойлгодоггүй ч гэсэн сайн залуу. Тэгээд Магна Свинг таахаач гэсэн сайн залуу. Тэгээд хар бохнууд бидний ахлагч Ями Сукахиро. Өөр гişүүд байгаа ч одоо даалгавартай байгаа, амарч байгаа, таслаж байгаа. Дотон байгаарай. За, үнэхээр дотон байна. Ахаад нэг удаа таата байна гэд орлоо. Толгоо өвдөж байна. Чиний өндөр болон хоолой хэмжээ чинь тэнцвэргүй юм аа. За гэд орилсон чинь амаатат. Уучлаарай. Хааж ажиг гişэ хөдөөний цасхны давчаа олигтой чид мэдрэгдэхгүй байна. Тийм байж хар бохнуудын шин гişүүнэ. Чамшиг юмнаас ямасан ямар давуу тал олсныг мэдэхгүй. Энэ хар бохнуудын өмсгөлийг хүсэж байна уу? Шидийн баатарын өмсгөл янзтай юм аа. Тийм байгаа үсттэй. Хүсэж байна уу? Хүсэж байна. За тэгвэл намайг хүлээн зөвшөөрвөл хар бохнуудад дэсүүлэх цаг. Манай хэд дэвдэлсэн зүйлсээ шидээрээ янзлаад бүгд гарч ирээ зогссон. Магма энэ өмсгөлийг хүсэж байгаа бол одоо өгөх сарилтыг тав. Мэдлээ. Ахаад л дэсүүлэх боломжтой эхэлчихлээ. Би ч гэсэн тэгмээр байна. Орагшаа. Эхлээд зориг болон төсвөр хатуучлаа үзвэл 5,000 гиз таталт. Мэдлээ. 5,000-ууд суны алт. Мэдлээ. Энэ жал муугүй юм аа. Тэглээгээд нэмэргүй ч гэсэн энэ ертөнцөөс шитнээс бүх зүйл хамаарах болохоор хамаагүй ч ирч хүч галзуу байна шүү. Хэр байна? Эр зэрэг байгаа бололтой. Ингээд хүлэн зөвшөөрвөө. Тэгвэл өмсгөл аавь. Болоогүй байна. Хөдөөнийхэн байж юундаа амархан юм шиг яриад байгаа юм. Ахаад нэг зүйл. Элсүүлэх сүлийн сорилт. Шид байна уу хамаагүй юу ч ашиглаж болно. Миний дээрх шидийг хаа. Эсвэл болт. Тэг чадвал чи албан ёсоор хар бохнууд бидний нэг болж энэ өмсөлийг өгнө. Ойлголаа хичээнэ. Гримороо гаргаад ир давчаа. За. Хөөх тэргүүвэ. Том юм аа. Магма гримороосаа галт цөхөр гаргаж ирээд Аста руу галтай сумаар цөхөн. Тэрийг нь Аста болтоо таргачихдгийн. Тэгсэн Магма жинхэнэ нь одоо эхэлж байна гэд өмнөхөөсөө нилээд хүчтэй ганцхан сумаар цогсон чинь Аста болтоо харахгүй мэдээд яахаа мэдэхгүй тэрхэн гацчихнаа. Тэгсэн болцсон нь рефлексээрээ хөдлөө. Бөөх зогчлоо гайхалтай.
Шинэ элсэгчийг авралгүйгээр өнгөрлөх их удсан байна шүү. Яами ахмад зовчиж чадаагүй зохиж чадвуу. Тэр илд шидийг зусаж буцаадаг сонирхолтой юм аа. Аста ил дээрээ зохиж чадсандаа гайхаж байдгийн. Энэ үйл шидийг буцаадаг гэхээр нилээд ноотол гэрэмар байгаа юм да. Магма муу новшчин. Аста айн тэрийг үртчихэд зүв зүгээр байж байна. Амжиж хүчингүй болгосон болохоор зүгээр өнгөрсөн ч өөрийн шиднээс болоод өөхөх шахлаа штэ. Чэ муу. Муугүй юм биш шүү. Миний шидийг хаах байтугай буцаачлаа штэ. Таалагдж байна шүү давжаа Аста. Аста штэ. Шидийн хүч багтаа хөдүүнийх гэсэн дуучлаарай гэж үнэндээ би ч гэсэн хөдүүнийх. Хаажид тосгоно жоохон дэр байдаг. Раяка тосгон. Хөөхүн нү. Раяка тосгон гэж хөтөө цаашаа штэ. Чамаас тийм үг сонсморгүй байх шүү. Гэхдээ надад ямар ч хэд байхгүй. Шидийн хүч байхгүй. Тийм байж миний шидийг болцаад зөгсөн юм уу? Илүү гайхалтай юм аа. Тэгэхээр чи эр хүн байна да. Аста. Тэгвэл хоёр дахь хэлсүүлтийг эхлүүлээ. Надтай хөдөлцөөч. Дог байсан шүү хүмүүс. Мэ энэ амттай болохоор идэд үз. Өгөөмөр зан гаргаад талыг нь. Үнэнтэй талынхын талыг. Баярлаа. За наатахаас чинь илүү өгцөл байгаа үсттэй. Ингэснээр Аста хар бохнуудын өмсгөлөө албан ёсоор хүлээж авна. Айлв өмсөд үз. Тэгэхэд бас магма зохиж байна шүү дээ ямсан. Бэлдооч юм шиг харагдаж байна. Ингээд чи ч гэсэн шидийн баатрууд хар бохнуудын гишүүн. Ями сайн болон хар бохнуудад ичгүүр авчрахгүй тул сайн хичээгээрээ. Ингэснээр Аста маань баярлсан сэтгэлээ илэрхийлж албан ёсоор хар бохнууд салаанд нэгдэж мөрөөдөлтөө нэг алхам ойртов. Энэ хүрээд энэ удаагийн парт маань дуусаж байгаа болохоор дараагийн партаар уулзлаа. Тур баяртай. Нэр лайк дараад үзээрэй. Баярлаа.